Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.1 урлаган дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиаллахыг 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс шуугийнх тусам нягтал гэсэн уриатаагаар 400 шугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 12 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 16-ны баасан гарагийн 400 шугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ нар ажиллаж байна. За дахин өрөө мэнд түргэ. За орой мэндийг дахиургээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар энэ манай байж байгаа нэвтрүүлгийн хамтран ажиллагч гарах болчиход байна. Зааж байгаарай. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Payon. За. Мөн Old Spice. За. 24 додоо цэмцгэр гэсэн ийм уриатаагаар хамтран ажиллаж байна. Энэ яа гарахгүй байна. За. Би энийг гаргана юу. За таны мэдээр эхлэв штэ. За та мэдээгээ эхлүүлж. Өстөө шуугуудад өгье. За өнөөдрийн мэдээнүүд бол бас шуугуулахаар мэдээнүүд байна. За миний эхний мэдээ өмнөд Солонгост хамгийн алдартай хүн хэн байдаг гэж бодож чинь. Мэдхгүй. Хамгийн алдартай K-pop одод байдаг, кино жүжигчд байдаг. Улс төрчид байдаг. Гэхдээ эднээс ч илүү алдартай нэг хүн байдаг байхгүй юу? За тэр нь бол хөлбөмбөгийн суперод Сон Хаммин гэж залуу байгаа. За энэ бол нүдэрээ энэсэн юм нэг хөөрхөн залуу байдаг. За Английн Дээд лиг буюу Премьер лигийн Тоттенхэм Хотспур гэдэг ийм багт зүүн дээр тоглодог байгаа. Зүүн чигүүрийн товтлох чиглэлийн хамгаалагч гэдэг ийм байрлал тоглодог. Сон Хамминтэй холбоотой нэг мэдээлэл цацагцсан. За бүр цацагдахтаа бүр том одтой холбоотой болохоор бүх л одоо юуны өмнөд Солонгосын болон Английн хэвлэл мэдээллийн агентлагууд баг шүүрж аваад цацчихжээ. За өмнөд Солонгост Сон Хамминийг луурдж мөнгө олох гэсэн эрэгтэй эмэгтэй хоёр хүн баривчлагджээ гэсэн ийм мэдээ цацагдсан. Хүүдээ. За луур хийхдээ бүр тэ ингээд нэгэн тал одоо энэ хүнийг сүрдүүлж байгаа юм чинь сүрдүүлье гэж бодсон юм аашаа. Сон Хаммин миний нэг холигдчихсэн хоёр нөхрийн нь болохоор ингэсэн байгаа. За нэг эмэгтэйг жирэмсэн болгосон гэж буруудахад мөнгө нэгсэн байдаг. За тийм мэдээж нөөд удлаа юм чинь тэгээд баригдчихжээ. Ганам дөргийн цагдаагийн хэлцээс 20-од насны эмэгтэй болон 40-од насны эрэгтэйчүүд хамтран бусдыг дарамтлаж шантажлж мөнгө нэгсэн хэрэгт буруутгагдаад баривчлагдсан мэдээлэл бол үнэн болохыг нотолж байна гэсэн. За Солонгосын хэвлэлүүдийн хувьд бол өмнөдийн хамгийн чинэлэг хамгийн сэтгэл татам гойн залуугаас хүүхэдтэй болсон гэж мэлзэн мөнгө шаардсан эргийг ичгүүр сонжуургүй үйлдэл гэж одоо Сон Хамминыг ингээд ямар нэгэн сэжиглсэнгүү те Сон Хамминыг ямар нэгэн байдлаар буруутгасангүй харин тэр эрэгтэй эмэгтэй хоёрыг бол ямар ичгүүр сонжуургүй юм хийдгийм бэ те хүнээс ингээд мөнгө гуйж болно яаж болно тэгтээ юм чинь ийм балаа юм яриад хүнийг дарамтлж мөнгө авах гэдэг нь ямар ичгүүргийн гэсэн. Сон Хамминээс мөнгө шаардсан анх холбогдоход нь байна уу сайн байна уу? Сон Хаммин би ингээд чамаас хүүхдтэй олсон юм аа. Тэтгэлээ авъя маа юу гэх. Чи хүүхдийнхээ мөнгийг төлөх юм уу гэдэг л ярьдгийм байна л да. За Сон Хаммин ингэсэн. Би хэнийг ч жирэмсэн болгоогүй шүү дээ. Ахаа чамайг ярих юм бол би цагтаад өгнө шүү. Чи юу сул яриад байгаа юм гэсэн. За ер нь бол тэ өөртөө айгүй ихтэй байсан. Удмаар хөлбөмбөгчний харьяалагддаг агентлагийнх нь хувьд тэ наад бол чи ингэ лай болох юм байна шүү. Ядаргаатай багийнууд ингээд өнгөрсөн 7 хоног цагдаад гомдлогоор өгсөн юм байна. За Сон Хамминыг яагаад ингээд эн чинь нэг байнгын хүмүүс нэг ямар нэгэн байдлаар ингээд өөрт гаж юм уу нэг бол иргэдэл гэл нэг бол тэг ингээд өрөвдүүлэх гээл ингээд мөнгө гуйдаг юм байна л да. Яагаад ингээд энэ хүнээс байнга ингээд хүмүүс мөнгө гуйгаад байдаг юм бэ? Яагаад ингээд шантажлах гэж ч юм уу луурдах гэж ингээд оролдоод байдаг юм бэ гэвэл энэ Сон Хаммин гэдэг хүн чинь шүү дээ. Энэ Английн Дээд лиг буюу Премьер лигт хамгийн үнэтэй тоглогчдын нэг байхгүй юу? 7 хоногт 7 хоногт биш юм байна. Сард авдаг цалин нь 9.9 сая фунт стерлингийн цалинтай. Сарын цалин нь 9.9 сая шүү дээ. Харин тийм. Фунт стерлингийн цалин. За яг гоо гэхдээ ингээд энэ үйл явдал бол юу яалаа вэ? Сон Хамминыг
хувьд бол нэг юм нэг шин зүйл байгаагүй. Хашрын хувьд бол ингээл янз янзын болж идэг. Иймэрхүү болчихдог. Юу яриад байгаа юм бэ? Би наадах чинь ямар ч хариуцлага үлээхгүй харин чамайг цагдаад өгнө шүү. Тэгээд цагдаад өгсөн. Тэнгүүд яасан гэхэлэр ихэвчлэн оддууд ийм хэрэг толбогдох юм бол дандаа л тэ ингээд ямарваа нэгэн байдлаар нотой байдаг. За жирэмсэн болгоогүй маа гэхэд ядаж ингээд нэг орооцолцсон байж байгаа мартсан хайсан ч гэдэг юм уу юм байдаг бол тэгээд тийм учраас ихэнхдээ дарчдаг нэг бол мөнгө өгөөд ингээд чимээг удахчдаг. Ингээд ирэхэд л үл гэтэл сон юмын тэгээгүй. Юу яриад байгаа юм бэ? Тийм байхгүй цагдаад үг гэж цагдаад өгүүлсэн. Тэгсэн чинь нөгөөх нь нэр ахаал мандал те. Энэ залуу шиг юм байл та нар те. Юу ямар гоё зөрөгтэй, ямар ингээд шудраг юм те. Ямар ийм өөрөө өөртөө ихтгэлтэй баатарлаг юм. Тэгээд ахаал од болцсон. Нөгөөдөг чинь. За ийм юм болчоод байна. Тэгээд энэ шүтэн мишрэгчт нь бол нөгөө нэг энэ нэг дуулааны дараагаар нэг бол ундаг нэг бол өсдөг бол энэ удаад маш ихээр өссөн гинэ. Түүний шүтэн мишрэгчдийн тоон. За сэтгэлдлүүд нь оныч хад инээж байгааг нь харахаар л хайр хүрдэг штэ. Ямар азтай бүсгүй ийм гой залуутай суух болоо. Цалин өндөртэй ч дүүрчээ 183 см өндөртэй царайлаг сайхан залуу штэ. Сон хэмэнийг хүнтэй суух өдөр би өөртөөгөө дарс тулган ууж уйлна гинэ. За. Ёс зүй сайтай, нэр хүндтэй, зөв явах ийм л бардан байгаа юм да. Хөнгөн явдалтай байсан бол шантаажинд өртөөд мөнгө төгрөг өгөхөөс өөр аргагүй төрөх байсан байж штэ гэж. Сон гэдэг энэ залууд ганц солонгосчууд ч биш. Манай халуун жаднууд ч бас хайртай шүү. Үнэхээр мэрэгжлийн өндөр чадвартай эрэг дажгүй залуу санагддаг гэж. Англичууд бас энэ хүнийг маш их хайрлаж байгаа. Ялангуяа Tottenham Hotspur-ийн дэмжигчд бол энэ хүнийг бол бурханчлан шүтэж байгаа. Ийм л залуу байгаа. Нэг жилийн 9.8 сая фунт шүү. 7 хоногийн 190 фунт гинэ. Батмүх Батуулт гэдэг хүн бичсэн байна. За надад зохиол дээр ингээ ороод ирсэн байсан. За. Магадлал. За, миний дараагийн өргөх мэдээ бас л солонгос хүнтэй холбоотой. Гэтэ Филиппин болсон шууган шүү заяа. За, яг одоо интернетэд орж ирээд солонгос Филиппин гэж бичээд хайхад энэ мэдээлэл хаасаагүй гарч ирэн заяа. Манайхаа өөртөө ороод за саяны мэд хүмүүс бол одоо ингээд шууд интернет рүү ороод хайгаад өөртөө хар. За, Филиппинд ажиллаж амьдардаг Өмнөд Солонгосын нэгэн эрэгтэй инфлюенсер зүгээр л хандлтын төлөө улаарч байгаад нэг балаа хэрэгт ороод байгаа. За энэ юу н бараг нулимаар ч юм шиг мэдээ шүү. За манайхан бараг орж ирээд нулимаар уйд тийм үү яа тийм үү гэмээр мэдээ авахгүй юу? Энэ Өмнөд Солонгосын GTBC News гэдэг суваг 5 дугаар сарын 9-ний өдөр 4.5 сая дагагчтай нөлөө бүхий инфлюенсер Филиппинд ямар гээжийн хэрэг өдүүлээд яваа тухай анх мэдээлсэн. За сувгийн одоо гимтэргийн мөрч гэдэг ийм нэвтрүүлэг байдаг аахгүй юу? За энэ нэвтрүүлгийн нэрийг нь нууцлж байгаа эрэгтэй инфлюенсер лайв хийх үеэрээ Филиппиний эмзэг давхрын хөхүүл эхчүүдэд 500 песо төлж хөхний сүүг нь авч ууж байгаа 30 гаруй бичлэг хийсэн тогтоогдсон. Гэтэ хамгийн зөвүүн наадах чинь заяа. Одоо ингээд биднэрт хүртэл зүгээр биднэрт хүртэл те хүүхдийн эрх ашигыг зөрчихгүй байх үүднээс хүүхдэд бэлэг хөхтөө өрдөл хүүхдийн зургийг оруулахгүй гэдэг нэг юм ухамсар байна штэ. Тэгэхэд энэ бүр зүгээр заяа тэр хүмүүсийн бүх нүүр царайг нь харуулаа тэрч битгий хэл одоо ингээд хөхөө сааж байгаа ингээд чаавас тэр чинь ингээд хүнийхөө сүг зараад байна штэ те. Чаавас мөнгө олгоод байна штэ. Тэгээд тэрийг хүртэл ингээд оруулсан. Энэнд нь бүр энийг ингээд жигшиж зэвүүцээд байгаа. За тэгээд нөхөр ээжтэй ингэсэн 4000 гаруй бичлэгтэй авахгүй юу энэ инфлюенсерийн 30 орчим бичлэг нь яг ийм бусдын хөхний сүг аваад ууж байгаа бичлэгүүд байгаа. За 500 песо гэдэг нь бол Монгол мөнгөөр 32400 орчим төгрөг авахгүй юу? За ер нь бол 32000 төгрөгөөр л хүнээс хөхний сүүг нь авч угаад байна штэ. За зарим бичлэг дээрээ өнөө 500 песогоо ээжд нь атгуулж, зарим дээр нь Ирагийнх нь гарт атгуулж байгаа харагдаж байгаа. Хамгийн хачин нь өнөө худалдаж авсан хөхний сүүгээ эрүүл бас шин гээд газар дээр нь ууж орхидог. За тэгсэн зарим бичлэг дээрээ мукбанг хийн гэснээ гэртээ авчрангуудаа хөхний сүүгээ сүүжүүтэй хүртэл хольж ууж байгаа юм бичлэг байгаа.
За хамгийн муухай нь түрүүний миний хэлсэнчлэн бичлэг дээр өнөө ээжүүд, няраа хүүхдүүдийн царай төрөх бүтнээрээ харагдаж байгаа. Ядаж төлөөрдөж болно шүү дээ. За иргэдийн хувьд ядуу зүйтэй амьдарч байгаа иргэдийг ашигын төлөө ашиглаж байгаа энэ хүнлэг бус залууд үнэхээр ам муутай. За харин энэ ичтгүү нөхөр ядуу иргэдэд мөнгө тарааж байгаагаараа өөрийгөө Санта Клаус гэж нэрлэдэг гинэ бүр. За хөхүүл эхчүүдийн хөхийг нь ил гаргаж бичлэг хийгээд байгаа залууг эмэгтэйчүүдийн бичлэгийн бэлгийн сэтэлтэй хийсэн гэж одоо эмэгтэйчүүд бол энэ бичлэгийг бэлгийн сэтэлтэй хийсэн гэж буруутгах гад харин ч хөхний сүүг нь хүч тамир орох гэж уудгаас биш хөх харах хүсэлч байдгүй гэж өөрөө ярьсан байгаа. За олон улсад өмнөдийн нэрийг баастаад байгаа инфлюенсерыг бол солонгосчууд одоо битүү нүдж байна. За сэтгэгдлүүд нь ядуу хүмүүсийг битгий доромжилж бахтав дутуугийн комплексаа нөхөөд бай арай дэндүү хүн чанаргүй юмаа гэсэн байна. Галзуу юм уу? Цуврал алуурчин шиг психопат юм уу? Хүнийг энэрх өчүүхэн төдий сэтгэл алгуу үнэхээр дур гутаж уур хөрмээр юм гэсэн байна. Энэ бүр арай дэнтнэ. Хөхний сүгээр илгэний ВЦ вирус дох дамждаг штэ. Энийгээ ч мэддгүү мал юм уу хаашаа ингэнэ. Саяны сүүлийн сэтгэл бол үнэн. Тэр байтугай л юмнууд дамжин. За нэгдүгээртээ энэ хүн ингээд өөрийгөө болохоор ингээд би бол энэ хүмүүсийг бараг цалинжуулж их гэдэг нь шүү дээ. Тэгэх гээд байна. Би ингээд цалинжуулж байгаа юм чинтэй ингээд царайг нь харуулдгүй юм шиг байна л да. Зөвхөн ингээд хөхнийх нь хэсгийг л харуулдаг юм шиг байна. Гэхдээ энэ бол тэ яавч эрүүл хүний хийдэг ажил биш. Яавч одоо ардаа манад ч юм бүр ингээд нөгөө нэг цусны донор гэдэг шиг сүүний донор хүртэл байж штэ. Тийм. Тэгээд одоо энэ бол одоо юу гэдэг ингээд тэнд хүүхэд ингээд их нь хүүхнийхэн сүү орохгүй харангадаад байж хаа тэнд ингээд одоо хүүхнийхөө сүү өгдөг ийм хүн байна. За энийг бол манайхан бол ингээд бүр одоо сүүний ээж гэж бүр ингээд нэрлдэг те. Тэгэхэд царай марыг нь гаргаад оруулдаг юм байна. Энэ бүр өстой ичдэггүй гар. Үгүй харин гаргаад тэгээ баг ингээд тэрвэрсэн байхад нь бүр ингээд тэгээ ингээд хундад тулаж байгаа юм шиг баг ингээд за төлөөгээ баг уугаад байгаа байхгүй юу? Ингээд байгаа байхгүй юу? Тэгэхэд чинь бид нар манай монгол хүмүүс чинь те хөхний сүү карант руу асаадгүй шүү. Ядаж ингээд мод руу хийгээрээ те эн чинь ингээд газар руу шингээдин шүү ч гэдэм үү. Хүнд чинь бас ихийн цагаан сүү гэж юм байна те. Тэгээд бид нар чинь хүүхдээ хүртэл ингээд хүний хөхүүлэхдээ яадаг вүлээ дээ те. Тэгэхэд энэ бол бүр ингээд доромжлоод байгаа байхгүй юу? Бараг л доромжлоод байгаа байхгүй юу? Бүр хүмүүсийн царай зүс бүх юм. Одоо энийг бол манай найруулагч бэлдүүрдэж харуулж байгаа шүү. Манай найруулагч бэлдүүрдэж харуулж байгаа юм уу? Энэ ингээд нэг цаана өмнөд солонгос гаралтай нөхөр Филиппинд юм байна тийм. Филиппинд амьдардаг хүн баггүй юу? Тийм байна. Жипни гэдэг нөө Филиппиний билгэл болсон машин дэргэнүүд. Тэгтээ хамгийн гол нь эн чинь одоо хэдийгээр Филиппинд амьдардаг солонгосын инфлюенсерч гэсэн солонгосын нэрийг тэнд унгаагаад байна гэдэг утгаар солонгосчууд нь өөрсдөө одоо бүлэдэж байгаа байхгүй. Солонгосчууд чинь бүлэдэхтэй яста үнэхээр алдартай хүмүүс шүү дээ. Филиппинчууд бол үнэхээр нөгөө нэг юм ядуурлын төвшин бас асар өндөртэй л дөө. Хэдхэн хувь нь хэд баян. Тэгээд ихэнх хувь нь ядуу байдаг учраас энэ мөнгө өгнө гэвэл тэр царай нуух муух хамаагүй болно. Тэрийг нь алимдуулж штэ нэг үгээр бол. Тэгээд доромжилж штэ. Харин тийм. Тэгээд одоо энэ хандлтын төлөө одоо яг ийм юм хийгээл явж байгаа л гэсэн үг байхгүй юу энэ хүн чинь. Яг. За. За хоёлаа хамтран шид танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос Payon захин зээлийн аппликейшн хамтран ажиллаж байна. За, Payon гэдэг энэ аппликейшн та гар утсандаа суулгасан уу? Суулгаагүй бол та App Store болон Play Store дээрээс татаад суулгаарай Payon-ыг ийм цэнхэр цагаантай тэгээд ийм өв үсэг ногоон өв үсэг гэдэг лөө. За тийм өв үсэгтэй байгаа. За та хязгаарч хаанаас ч хүссэн газараасаа онлайнаар гэрээгээ байгуулад 5 сая төгрөг хүртэлх зээлээ хэлбэрээр авах ийм боломжтой. Хамгийн гоё нь та зээл төлөх өдрөө өөрөө сонгох боломжтой 30 сар хүртэлх хугацаатаагаар авч болно. 5 сая төгрөгийг за яг 20 сараар авчих юм бол
сар болгоо хэдийгч төлөх юм те. Тэгээд тэрийг гэхдээ манай цалин одоо юу гэдгийг 25-нд бод юм уу? Би дандаа 26 төлөйгээд ингээд гэрээ байгуулчих болох юм шүү Аа, яг үнэ. За, Payon application нь захим зээлээс гадна 6 хүртэл хувийн төлөх боломжтой. Одоо аваад хувийн төлөх үйлчилгээ байгаа, лизингийн зээл байгаа, автомашины зээл, барьцаас зээл гэсэн хэрэгцээ бүр тохирсон юм бүтээгдэхүүнтэй. Тэгэхээр та цалинтай бол цалингаа, за ямар нэгэн бизнес эрхлэлэг бол бизнесээ, малчин байсан ч бол малаа одоо малалдгаа олон төрлийн аргаар одоо энэ орлого нотолдог давуу талтай. За мөн харилцагч нартай зориулан FinOn хэмээх юм шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн. Энэ нь болохоор зэрэг Payon application-аараа та 75 сая хүртэл төгрөгийн орон сууц барьцаасан зээлийг за өстой нөгөө нэг чухал үедээ 5 минут Амин толсон үедээ. Яг үнэ. Тэрнээс хүн нэг тэр болгон байраа барьцаалахгүй шүү. Ер нь. Яг тийм. За хамгийн гоё нь энийгээ бас хэд чувааж авах боломжтой. За магадгүй эхний ээлжин та нэг бизнесийнхаа одоо яг эргэлтэнд оруулах нэг мөнгө нэг 30 саяг авчлаа гэж бодоход дараа нас нэмэлтээр үлдэгдэл 35 сая авчих боломжтой л гэсэн үг шүү дээ, тийм ээ. За тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн 75 33 11 11 гэдэг утаснаас аваарай. 75 33 11 11 5 богд finance.com гэдэг нэг веб хуудас руу нас ороод харчаарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос Payon захим зээлийн аппликейшн хамтран аялагч байна. Баярлалаа. За түрүүний мэдээлэл жоохон алдаатай байсныг ахин хөлцөл өчье. 7 хоногийн цалин 190 паунд, жилийн цалин 9.8 паунд байгаа, сая паунд байгаа юм байна шүү. За сануулж өгсөн сонсогчдоо бас их баярлалаа. За миний дараагийн мэдээ. Энэ үештэй бүр нэг ингээд нэг бодлын үнэхээр дүүрсэн гар ингээд бүр хэнэггүй тулцсан гар. Нэг бодлын мангар агцтай гар байгаа байхгүй. За яасан гэхлээр Франц шууган өргөх гэж шүү. Францын нэг хэнэггүйч гэх юм уу том толгойтой нөхрийн талаа ярина. Францын Рүүн гэдэг зам тээврийн цагдаа автомашинаар зорчиж явсан нэг иргэнийг зүгээр л зогсоож тэр нь яасан гэхлээр ямар нэгэн зөрчил гаргаагүй ч гэсэн энэ машин өөрөө ингээд нөгөө нэг дугаараар ингээд шүүхлээр энэ автомашин өөрөө тээврийн үзлэгтээ ороогүй байна гэсэн ийм зөрчилтэй байсан учраас зогсоосон юм байна. Тэгээд шалгажээ. За гэсэн чинь энэ машиныг жодоодж явсан нөхрийн мапа бүр замаа алдна. За Бүр замгүй. Нэг юм онгой байдаг штэ. За ингээд танд ингээд сайн жодоож учраас баяр хүрэх гэж зогсоосон юм а гэж хэлэх гээд нэг замын цагдаа нэвтрүүлгийг зогсоосон чинь хажууд нь сууж исэн. Хулгай машинаар хол явахгүй гэж хэлээ үсттэй гэдэг гэсэн нэг тийм нэг онгой байдаг байхгүй юу? нөгөө юу штэ хатам ээж нь тийм тэгж хэлсэн чинь яа тэгсэн чинь хүүхэд нь унтчаас ирээд яасан бэ манайхаа хил давцсан уу гэсэн чинь дугаа наа чи согтуу байгаа гэдэг. Үнэмлэхгүй байгаа ч үлөө. Тийм тэр шиг л юм болж. За тэгсэн яасан гэж дан ганц үзлэгтэй ороогүйгээр үл барам жодооны үнэмлэхнийх нь хугацаа 28 жилийн өмнө дуусчихсан. Оо бүрөө 28 жил шүү. За 28 жилийн өмнө дуусчихсан. Даатгалгүй тэгээд нэмээд техникийн бүрэн бүтэн байдал хангалтгүй ийм нөхөр байж тааржээ. За бичиг баримтын шалгалт зөрчлийг шалгасны дараа хаа байсан 1997 онд эрхээ асуусныг нь тогтоосон. Тэгсэн өнөө нөхөр чинь бүр юу ч болоогүй юм шиг ингэж хариулсан гэж байгаа. Оо тийм 28 жилийн өмнө согтуу явж байгаад эрхээ асуусан шүү дээ. Үнэмлэх шинээр авах шаардлага гарсангүй. Тэгээ хугацаа дууссан ч гэсэн идэж болдог нэг йогуртчиг энэ үнэмлэх болж л байгаа үстэй гэдэг хариулсан гэж байгаа. За мэдээж жодооны ирэхгүй учраас машинаа даатгуулж чадахгүй, цаашлаад үзлэгт оруулж чадахгүй. Таны өөрийн чинь машины барих хэрэг чинь хаа байна гэдэг. Тэгэнгүүт зац энэний шаардлага байхгүй гэд. Ингээ яваад байсан. Хамгийн гайхалтай нь гэх юм уу? Одоо энэ хүнийг одоо би нөгөө нэг азтай чим шиг гэж яриад байгаа нь болохоор энэ хүн энэ 28 жилийн хугацаанд нэг ч удаа цагтаа зогсоож байгаа. харин тийм л аж 28 жилийн дараа л гинт ингээд нэг санаандгүй зогсоогдоод. Тэгээ баг өөрөө гайхаад байгаа юм шүү те. Яасан ингэ те. Та нар чи ингээд манг зогсоох нөхөйдөг үү? Ингээд зогсоодог үү гэх. За сэтгэлдлүүд нь гүмэн 50 үеийн сонин үе юм а. Иймэрхүү хэнэггүй нөхдүүд ч байдаг шүү. Бараг л хүртлээ явахгүй байх байж л те. Ямар азар хэрэг төвөг тарьж байгаагүй юм гинэ.
Ер нь зөрчил гаргахгүй аятайхан явж байгаа заавал үнэмлэхтэй байх шаардлагагүйг л энэ хэрэг харуулж байна да. За энэ бол яг өөр энэ нөхөртөө адилхан цайхан гараа Аха байна. аха. Жолоо барьж чаддаг. Осол аваар хийчихгүй бол 28 жил үнэмлэхгүй явж болдго юм байна шүү дээ. За. Францын цагтаа нар ямар ажилгүй юм бэ? Хамар дорн нэг нөхөр ингээд үнэмлэхгүй чөлөөтэй энэ жил өчнөөн жил сэлгүүцэж байгаад огт мэдэхгүй байна гэхээр сонирл юм. Гол нь энэ нөхөр баригдахгүй тулд ёстой няхуур явдаг байсан байгаа. Эсвэл айдаггүй байсан юм болов уу гэж онгой байдаг ш. Танаа энэ Монголд ч юм жолооны дөрмийн дагуу явдаг хүн гэж юу байдг юм гэсэн. Бага. Ихэн асуулцсан эдийн юм яг дөрмээрээ явж байгаа. Тэр шиг л За. нэрээ ийм л юм болдго юм байлгүй. Ацтаа туучвэ яасан гинэ. Нэрээ нэг бодлын айгу хацтай байна. Харин тийм 28 жил штэ тий 28. Нэг ч удаа цагтаа цосоогүй. За. За миний хүргэх дараагийн мэдээлэл болохоор хиймэл оюун ухаан чат GPT-тэй холбоотой мэдээлэл одоо хоёулаа хүргэсээр л байгаа. За өчигдөрхөний хүүхэн бүр ингээд чат GPT-гээс асууж байгаа төхрөөсөө салахаар болцсон. Одоо 12 жил ханилсан нөхрөөсөө чат GPT-гээс тэр гэхдээ ингээд нэг шинжлэх ухаан асуугаагүй шүү дээ. Харин шүү дээ. Зүгээр юм нөө. Миний копины шаар нэг ийм хэлбэртэй болчлоо. Энэ одоо та мэрэглээд өгөөч. Нэгэн дөрвөн хүний хувьд хэлэхэд энэ юу вэ? Яах вэ? Харин тийм. Тэгж асуугаа салаад даацсан. За. Амар. За цаашид ч хүргэсээр байх баха. За ингээ одоо үргэлжлүүлэл хүргэе. Өнөөдөр харин компаниуд хиймэл оюун ашиглан ажлын ярилцлага хийдэг болсон тухай мэдээлэл цацагджээ. За. Microsoft-ийг үүсгэн байгуулагч Bill Gates хиймэл оюун ухаанаар орлогдошгүй 3 мэргэжлийг бол нэрлсэн, тийм үү? За энэ гуравт нь код бичигчид, за биологч болон эрчим хүчний мэргэжилтнүүд бол багтж байгаа. За энэ гурыг бол хиймэл оюун ухаанаар орлогдошгүй гэдэг байгаа штэ. За харин өнөөдөр хүргэх мэдээгээр бол ажлын ярилцлага авдаг хүний нөөцийн ажлыг хиймэл оюун ухаан орлож эхэлсэн. За TikTok хэрэглэгч Peter Blessed 777 гэдэг хэрэглэгч хиймэл оюун ухаантай ажлын ярилцлага хийсэн бичлэгээ шеэрлэж баахан хүний анхаарал татаад байгаа. За энгийн л нэг ярилцлага гэвэл үгүй. Учир нь нөгөө хиймэл оюун ухаантай ярилцлага авагч нь ярилцлагынхаа үеэр ингээд догтлон заяа бүр гацаад утгагүй юм хэлээд зүс царай нь өөрчлөгдөөд нилээд эвгүй юм болж байгаа нь ингээд бичлэг дээр харагдаад байгаа юм. За цаана уг нь чат GPT буюу хиймэл оюун ухаан байгаа даа. За харин интернет хэрэглэгчдийн хувьд хиймэл оюун ухааныг хэрэглээнд түлхүү нэвтрүүлж хүний хийж чаддаг ажлуудыг орлуулж байгаа тал дээр маш их шүүмжлэлтэй хандж байгаа. За угаасаа бас өчтөрч гэсэн мэтээр ярьсан. Ингээд 6,000 хүн Microsoft-ийн ингээд халаад оронд нь хиймэл оюун ухааныг ингэж байгаа гэд. За ажил гуйлагчдаас амьд хүнээр биш харин хиймэл оюун ухаан ашиглан ярилцлага авч байгаа компаниудыг бойкотлох уриалга TikTok дээр бол бас хурга явжээ. За харин компаниудын хувьд хиймэл оюун ухаан ашиглан за горилгостыг шүүх нэмээд тухайн горилгчийн давуу болон сул талуудад хийсэн дүн шинжилгээнийхээ дагуу ярилцлага явуулах чадвар хиймэл оюун ухаанд байгааг ашиглах сонирхолтой байдаг гэсэн байр суурийг бол илэрхийлсэн байна лээ. За сэтгэгдлүүд нь хиймэл оюун ухаан бол хиймэл оюун ухаан шүү дээ. Яаж ч бодсон хүний харилцааг орлож хүний мэдрэмжийг өгөх боломжгүй. Тэгэхээр хүн шиг мэдрэхгүй юм чинь хүн шиг шийдвэр гаргахгүй л гэсэн үг гэсэн байна. За намайг хиймэл оюун ухаантай хийх ярилцлаганд дуудвал би л холбогдохчгүй. Арайч тэгж өөрийгөө доромжлохдоо тулаагүй гэсэн байна. Хүссэн хүсээгүй дасан зохицохоос өөр яах вэ? Дарих өршөө. Удахгүй ер нь л бүхэл ажлуудыг хиймэл оюун ухаан хийгээд эхлэх бах та. Терминатор давтагдчихгүй байгаасаа л гэж залбирлах үлдсэн штэ бидэнд ер нь гэ. Бүр хүлэн зөвшөөрсөн юм байна. Би бол одоо жишээлбэл тэ нэг газар ажилд орох болсон чинь намайг хиймэл оюун ухаантай ярилцуулаад байвал надад л нэг сонирхол санагдана. Намайг сурж байгаа оюутан байх үед бол нэг ийм 3 юм ярьдаг байсан. За хүмүүсийн нийт хийж байгаа ажлыг 3 хуваана гэдэг. За хүн байгальтай харьцдаг, хүн хүнтэй харьцдаг, хүн техниктэй харьцдаг гэж 3 хуваачдаг юм байна л да. Тэгээд яг одоо ингээ хүн хүнтэй харьцдаг, хүн техниктэй харьцдаг, хүн байгальтай харьцдаг гэдэг энэ 3 дээр ингээд ярих юм бол за мэдээж хүн техниктэй харьцдаг ажлууд хамгийн эхлээд болно. Хиймэл оюун ухаанд эзлэгдэх юм шиг байна. Тийм. Хүнтэй харьцдаг ч гэсэн одоо ингээ эзлэгдэх эхэлж штэ энэ чинь. Ярилцлага хийхэд одоо хиймэл оюун ухаан аваад эхэллээ. Жишээлбэл эмнэлгийнхтэй ингээд нөгөө нэг үзлэгийг чинь хиймэл оюун ухаан хийгээд эхэлчихлээ штэ. Мис заслыг тэр ингээд цаанаас нь ингээд өөр нэг
мундаг доктор удирдаад хиймэл оюухан буюу ороптууд хийдэг болчлоо ч гэдэг юм. Ингээд хүн хүнтэй харьцдаг ажиллаач бид нар алдаж байна. Одоо бид нар хүн байгальтай харьцдаг дээр бас заримыг нь алдчих шиг байна. Ягаад гэвэл одоо ингээд нөгөө нэг Альпийн хятадд ямар уул руу гэдэг алхахтаа ийм нөгөө нэг хиймэл нохоогоор ачаагаа робот нохоогоор ачаагаа өрүүлээд аялсан анхны аяллаа одоо тэмдэглэл гарлаа эдгээр өчтөр би тийм мэдээ унссан л да. Тэгэхээр одоо нөгөө нэг мормааж байхгүй боллоо. Тэгээ илжиг мэлжиг луус мосоор бид нар ачаагаа дэшээ гаргуулдаг гэсэн шүү дээ. Тэр ингээд бүгдээрээ байхгүй болж эхэлж байна. Тэгэхээр юу үлдэх юм бэ гэд. Тэгээ ингээд юу үлдэх юм бэ гэдэг ингээд асуусан чинь одоо жишээлбэл сэтгэл хөдлөл юм уу те мэдрэмжээр шийдэгддэг асуудлууд бол бараг ихэнх нь үлдэх байхаа гэж хэлсэн байлээ. Гэхдээ одоо хойлоо нөгөө нэг ярьсан шүү дээ. 6 сар ингээд химэл оюун ухаанаар одоо радиогийн хөтлөгч хийлгсэн гээд тэнгууд нөгөөдхийн ингээ хүмүүс хайгаад тэгээ олдохгүй болохоор нь эцсийн бүлэгт нөгөө радиогийн захирал хүлээн зөвшөөрсөн шүү дээ. За манайх ингээд химэл оюун ухаанаар эмэгтэй хөтлөгч бий болгосон юм аа. За манай бидний ажлын байр одоо ингээд бас алдагдах нь байна. Гэхдээ одоо яг манай радиогийн хувьд одоо ингээд оршин тогтнож энэ одоо зах зээлийнхаа 62%-ийг дангаараа эзэмшиж байгаагийн гол шалтгаан бол бид нар яг амьд харилцаа үүсгээд яг ингээд сонсогчтойгоо тий одоо ингээд би энэчнээс комент уншиж өгөөд явж байна гэдэг чинь энд хүн бит хоёрыг сонсоод би хамт байгаад ингээ ярилцаад байна штэ энэ чинь. Тэгэхээр хүмүүс гэхдээ яг ийм л юмыг хүсдэг ах гэж би боддог байхгүй юу. Гэтэл хиймэл юм чинь бол хиймэл штэ. Ер нь бол тэр чинь Австралид болсон үйл явдал. Австралчууд яагаад тэрийг ингээд нөхөж ухсан бэ гэвэл яг хиймлийн мэдсэн. Ингээд ийм ер нь одоо жишээлбэл чиний инээд ч гэдэг юм уу би ингэж жагаад нэг жоохон тэнийг юм ярьчдаг чинь ингээд нөө радиогийн ялангуяа лайв радиогийн жинхэнэ сүнс нь тэр байгаа байхгүй амьд харилцаа. Одоо сүнслэг байдал нь тэр штэ. Тэгээд тэр юм байхгүй одоо жишээлбэл би энд ингээд те хүн муухай юм бичгүүд уурлаа те энэ одоо яах гэж та нар ингэж хийдэг юм бэ гэх тэгж уурлахгүй энэ нөхөр чинь те энд нэг хошин юм цаа одоо ийм багтаа явдаг гэд инээхгүй те ингээд ирэхлээр одоо жишээл бидний ажил бол нөр тэр нэг сэтгэл хөдлөл болон мэдрэмжээр тулгуурладаг ажил учраас үлдэх юм байна гэж би баярлаад байгаа байхгүй сэтгэл хөдлөл мэдрэмж гэдэг чинь шүү дээ түүнээс би гарч ирээд за ингэж гинэ хэмэл оюунаар ажлын харилцаа хийдэг болсон гинэ ийм мэдээлэл бол сүүлийн үед их онцгой байна та бүхэн баярлаа гिचгүүд ингээд нэг биш болчихж байгаа юм шүү дээ ийм ялгаа байгаад байгаа болов гэж хэрвээ тийм байдаг байсан бол бид нар тэгэл өглөөнөөс орой хүртэл тэгээ сайхан бичилгээ нэвтрүүлэг явуулж байхад тэгэл ер нь бол радио сүнхэл ахгүй юу. Ер нь радио унсны гол шалтгаан чинь бас л ерөөсөө л тэр шүү дээ. Гэтэл бид нар өглөө чааваас 7 цагаас орой 23 цаг хүртэл бүхэл бүтэн 15 эфир амьдаар буюу шууд явуулна гэдэг чинь амар ахгүй юу. Ер нь бол нойр мойр хуржсэн ч сууж байгаа шүү дээ. Хараагаар онтоо. Тэгээд ингээд ууртаа гадаа хэрэлдсэн ч гэсэн орж ирээд хоёр биед рүүгээ инээгээл тэгээд суучлаа гэж. За Улаанбаатар хотод 18 цаг 40 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар за 247 итгэмээргүй цэмцгэр сөрчиг мэт өнөр Old Spice хамтран ажиллаж байгаа. За эрэгтэйчүүдийн бие арчилгааны брэнд биеийн шингэн саунд дезодорант хөлсний үнэр дарагч гэдэг. Ер нь яг хөө ирчүүд биднэрт бол ер нь ингээд номын сан 100% гэж үзвэл номын сангийн нэг 8% манус доногдод 92% нь ирэмгтэйчүүдэд доногддог л да. Яг энэ одоо гэхдээ биднэрт чинь гоё юм байна. Одоо би та нарт ярьж өгье. Үнэртэй усны төвшний үнэртэй биеийн шингэн савн нь 3-1 буюу ээж угааж болдог, ээж угааж болчдөг, ээж угаах боломжтой хялбар байгаа шүү дээ. Ийм байдаг. Дезодорант болон шахмал хөлсний үнэр дарагч нь хөнгөн цагааны агуулмжгүй тул бие харшил өгөхгүй бөгөөд хар цагаан хувцсанд толб үлдээдгүй ийм давуу талтай. Одоо ингээ халуун дулаан өдрөл болж байна. Хөлдөрнөө би ер нь бол бид нар чинь жоохон хөдөрмтгий хүмүүс шүү дээ. Тэгэхээр эвгүй үнэр гаргахгүй тулд те ингээд энэ тэнд чинь ингээд хувцс чинь цагаан болохгүй тулд энэ 24/7 Old Spice-ыг сонгорой л гэж байгаа. Эднийх ингэсэн гэж байгаа. Анх бол эмэгтэйчүүдэд чиглэсэн брендээр эхэлсэн гэж байгаа. За гэтэл
та нар өөрсдөө зориулсан имийг ч бас нэг их худалдаж авдгүй. Эхнэрүүд чинь ч юм уу найз өсгөөтүүд чинь л дээлийнх нь худалдаж авч өгдөг гинэ. За ингээд одоо эрчүүдийн брэндээр одоо бол дагнаж байгаа. За тэгэхээр эднийх аягүй гоё заяа. Hugo Boss, Dior гэх мэт ийм брэндүүдийн сүрчигний түвшний үнэртэй бөгөөд үнэртэй болсны чадварлаг мэрэгчлэлтнүүдээр бүтээгдсэн шүү Old Spice. Тэгэхээр супер гэсэн. За дээрэс нь үнэрний өрөө сонголт 8 төрлийн өөр онцлог үнэртэй учраас хүн бүр өөрсдийн нөгөө нэг тааламжтай үнэрээ сонгон хэрэглэх боломжтой. 8-8 сонголт байгаа шүү та нарт. За дээрэс нь Old Spice биеийн шингэн савнгийн нийт худалдаа авагчдын 60% эмэгтэйчүүд эзэлдэг. Одоо ч бид нар тэд нар авчихсаар л байгаа юм байна те. Ингэсэн байлаа. 5 сарын 31-ний дуустал одоо өнөөдөр чинь 16 маргаашнаас эхлээд 17-оос 31-ний хооронд номин ийм арт Carrefour ийм томоохон сүлжээ дэлгүүрүүдээс та энэ Old Spice-ыг худалдаж авах юм бол нэгийг аваад нэгийг үнэгүй. Вау, ямар гоё. Ийм урамшуулттай худалдаа нь одоо эхэлж байгаа юм байна. Зөв. За илүүтэй хөрөнгөө мэдээлэл нь 9675 44 33 гэдэг утаснаас аваарай. 9675 44 33. За ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар 24/7 этгмээргүй цэмцгэр сүрчиг мэт өнөр Old Spice хамтран ажиллаж байна. Баярлаа. За таны мэдээ одоо. Тийм үү? За тийм баха. Тийштэй нөө юм бил оюугаа. Тийштэй. Хоёулаач бүр гачи ярьлаа штэ тэр чи. За. Бид нар уг нь Азийн бар Сингапур гэдэг одоо Сингапур бол одоо манай Аздаач биш. Ер нь дэлхийд бол хамгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орнуудыг нэнд бол зайлшгүй бичигддэг ийм улс байгаа. За гэтэл энэ улсад бас дэлхийд сүүл мушигдаг нэг сул тал байдаг юм байна. За. Би ерөөсөө энийг мэдсэнгүү. Тэр сул талынхын талаар Сингапурт очисон гадныхан төдийгүй амьдардаг хүмүүс нь үргэлж ярьдагч огт дөрвтэй шийдэлд хүрч өөрчлөлт гардаггүй гэнэ л дээ. За. Ууг нь Сингапур ч бүр ингэдэг. Богч ажилуулчдууд торгоно. Шүл саяул торгоно. Ерөөс бүх юм торгуултай учраас тэнд хүн өстө үнэн дэг журмны жинхэнэ гадаадд амьдарч байгаа юм шиг амьдардаг юм байна л да. Газар гэж ярьдаг штэ. За. Гэсэн чинь хөгжлөөрөө манлайлагч нийтийн ариун цэврийн өрөөнийх нь ариун цэврийн байдал 3 дахь орнуудаас ч дор байдаг гэж шүүмжлүүлээд байгаа. Энэ одоо Сингад байдаг 0 юм уу? Хүүдээ. За. Сингапурын нийтийн ариун цэврийн өрөөний үүссэн юм шүү. Хөгц мөөгөнд үүссэн юм шүү баг. Сингапурын нийтийн ариун цэврийн өрөөний зураг хөрөг сүүлийн өдрүүдэд сошиалоор битүү шеэрлэгдэж байна. За. 5 сарын 13-ны өдөр Reddit дээр нэгэн интернет хэрэглэгч моолууд болон бусад нийтийн эзэмшлийн газрууд дахь ариун цэврийн өрөөнүүд арай л бохор заваа дэндүү хуучирч модсон өнөр та нарын хувьд бол авах юм байхгүй байдгаа гэж ингээд пост оруулсан гал дээр тос нэмээд хүн болгон өлгөж аваад зураг хөрөг хийгээд видео хийгээд шеэрлээд ингээд сууд болгож байгаа юм байна. За энэ постн дээр тэргүүлэгч орны сууд мушгсан ариун цэвэр гэдэг үг их явж байгаа. Нэмээд Сингапурын удирдагчдад энэ постыг хүртэл шеэрлцгээгээд гэдэг уриалга бас их явж байна. Өөрөөсөө ичтлэн шеэр гэдэг юм явж байна гинэ. За угаасаа энэ бүр ичмээр юм бэ нөө энэ 0-ыг харсан чи. Хөгжлөөрөө тэргүүлдэг орны тухай ийм сөрөг пост ийм эрчтэй яваа нь өөрөө эргээд мэдээ болж агентлагуудын сайтуудаар цацагтаад байгаа. Ариун цэврийн цаасгүй суул дурн бохор нэмээд савнгийн хайрцагт нь шингэрүүлсэн устдаа савн хийсэн байдаг. Зарим нь бүр савнч үгүй байдаг гэсэн комментүүд илбэг байна. 2023 онд иргэдийн дунд судалгаагаар нийтийн эзэмшлийн газрууд дахь ариун цэврийн өрөө маш бохор байдагт сэтгэл дундуур байдаг гэж Сингапурчуудын 66% нь хариулж ажээ. Үлдсэн 33% нь аштай бол ийм нийтийн 0 ашигладаггүй те явдаг хүмүүс байгаа шүү дээ. Сэтгэгдлүүд бохиж зажлуулдаггүй шил тол шиг хотын ариун цэврийн өрөөнүүд нь ийм байдаг гэж төсөөлсөн ч үгүй шүү дээ. Арай. Одоо энэ заяа бүр нийт 4-4-16 0-ыг харуулж байгаа байхгүй юу? Арай л байна. Арай л гэдэм байна. Тэгээд яг жинхэнэ Сингапурын зургууд муу юм уу? Худлаа сэрэг PR хийгээд байгаа юм биш үү? Тэр чухал байна гэсэн. За. Энэ нэг хүний сэвсэн юм биш. Ингээд бүрийн давлгаа болоод Сингапурчууд өөрсдөө те Сингапурт явж исэн хүмүүс нэрээ тийм байсан ингээд энэ тэндгүү цацаад эхэлчихэж байгаа байхгүй. Нодон Сингапурт очиод гайхсан штэ. Хоолны газруудынх нь ариун цэврийн өрөө яг иймэрхүүд байсан. Онгоцны будал нь арай дээр. Гэхдээ л хөгжлөөрөө тэргүүлдэг орны ариун цэврийн өрөө гэхээргүй. Солонгосын онгоцны будлын ариун цэврийн өрөө Сингапурынхтай харьцуулахад яг тансаг харш шиг л санагдаж үлээ. Сингапурынх нэг тийм ядуухан оромж шиг л юм байсан гэв.
тийм өндөр хөгжилтэй оронд ийм юм бас байдаг гэж юу би нүдээр үзэхгүй бол итгэхгүй юм байна гэсэн. За одоо тэгэл нүдээр үзэж штэ энэ чинь яг энэ дэлхийн эргэн тойронд байдаг өөр янз янзын ийм нөгөө орны хүмүүс л энэ зургийг тавьсан. Нэг хүн ингээд бүгднийг түүгээд ингээд мяалах гад шил сонгоод түжихээгүй ийм л юм харагдаж байгаа. За би нэг мэдээг гэлцүүлчих уу? Амжих нь уу? Баяраа. За амжих юм байна. За би нэг мэдээг гэлцүүлчих. Одоо үлдээчих юм бол бүр нэгдэг өдөр хүртэл гэсэн үг шүү дээ. За. Бодибилдинг фитнесийн тамирчид нөгөө нэг стероидыг хэрэглэдэг. За юу. За хүний өөрийнх нь сонголт болохоор одоо хэрэглэх үгүй нь тухайн хүний асуудал шүү дээ, тий. За стероид хэрэглэдэг хүнийг буруутгах эсвэл шүүх гэж энэ мэдээг бол ярих гисэнгүү, харин сэрэмжлүүлэг болж интернетэд цацагдаад байгаа болохоор хамтдаа хуваалцах гэдээ аваад ирсэн шүү манайхаа. За тогтмол зааланд хичээлж би бэлдраа тултал нь хөгжүүлдэг одоо Зак Вилкинсон гэдэг нөхөр тохиолдсон явдал яхаарахгүй олонний анхаарлыг татаад байна. За өдөртөө 6 удаа уур гихтээ хоол хүнсэдэж 5-аас 6 цаг бэлтгэл хийдэг залуу өдөртөө 3 удаа стероид тарьж эхэлсэн гинэ. За нэг хүүхэдтэй энэ аавын хувьд эхлээд 100 фунтыг сардаа стероидд зарцуулдаг байсан юм байна. За харин сүүл рүүгээ стероиддоо донтоод сардаа 750 фунтыг зарцуулдаг болсон. Яана ууг нь үнэхээр гоё залуу ээжээ. Альва юмны ингээд тун хитрчгээрээ юм би тэр байн гэлдэг те. Альва юмны ямар ч юмны тун хитрэхээр ер нь бол бүтгэв болдог шүү. Хормотой шиг залуу байж. За. Тэгээ одоо наадах чинь 100 зарцуулдаг гэсэн чинь 750 болоод ингээд донтцоо. Гол нь тогтмол их тунгаар буюу бараг л хэтрүүлэн хэрэглэж эхэлснээс болж толгоо нэргэх, бөөлжих мэдрэмжүүд төрж эхлээд өнгөрсөн 3 сард бүр бие нь огцом удаад эмнэлэгт хүргэхцээ. За бүр комд 7 хонсон натгачаа. Ком 7 хонсон залуугийн үед биедээ их хэмжээний гадны биет буюу бодис шахаж өнөөх нь биед нь харуулт өгөхөд хүргэсэн. За юм жарч чадахгүй өвтөрд байсан залуу одоо хаа очиж хурдан сэхэл аваад эдгэрч байгааг нь эмчнэр бол ид чид гэсэн байна лээ. За альва ямыг хэтрүүлэх юм бол хор болдог гэдгийг нотолсон залуугийн үед одоо стероид гэдэг үгний эс үсгнээс хүртэл айдаг болсон гэж ярьсан байна лээ. За сэтгэлдлүүд нь яад юм бол шахаад байхаар улам донтох мэдрэмж өгд юм болов эсвэл гоё харагдаж байгаадаа донтож шахаад байд юм болов юу гэж бодож байна гэсэн байна. Сайхан залуу юм аа Instagram нэ нөө олж даггаас үгчхүй дээ гинэ. За булчин шүрмсэн зангираад ийм гоё болчихсон байж нэмж хор шахаж яах вэ дээ. Хүнч тэгээд натуралаараа л сайхан штэ гэсэн байна. Баахан юм идгээд энэ ингээд баахан юм мэдрэгч зэдрэгч наалгаад бүр ингээд команд орсон хөвтөж байгаа зураг нь гарч ийн л да. Тэгээд яг одоо гэрлэгээ хэлдэг бол бид тэр 94 цагийн шуганаар өчнөө удаа хэлж байгаа шүү. Юм хитрүүд тэгэл ер нь хор. Юу ч байсан. Усаж байсан хор шүү. Цэвэр усаж байсан хор. Усыг хэтрүүлвэл таны ядчил бөөнөч үйл ажиллагаатай олж штэ тий. Тэгэхээр бүх юм хэмжээ дамжаатай байдаг шүү. Манайх хэмжээ дамжаага сайхан тааруулаарай. За тэгээд энэ хүрээд 2025 оны 5 дугаар сарын 16-ны Баасан гарагийн дөрвөн зүгийн шугам нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс шуугих тусам нягтлах сураатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payone's Payon захин зээлийн аппликейшн за мөн 247 итгэмээргүй цэмцгэр сүрчиг мэт өнөр All Spice хамтран ажиллаа. Баярлалаа. За тэгээд ажлын 5 өдрийн турш хамт байсан нийт сонсогч үзэгчтэй баярлалаа. Тэгээ ирж байгаа амралтын өдрүүдэд ая тухтаа сайхан өнгөрүүлээрэ. За гэр бүлээрээ сайхан амралтын өдрүүдэд өнгөрүүлээрэ. Жохон сэрүүхэн байх юм бэлээ. Өтөө гадаа явах бол бас дулаан хувцаслаж явахгүй бол даарахаар харагдчихсэн цаг агаар. За одоо ингээд гэрлээ битээр бас нэг шинэ киноны юу лээ? Киноны нээлт рүү явлаа. Тийм. Шийтсэн хүн гэдэг киноны нээлтэнд явах гэж байгаа. За манай бас Мега сурагсан байлээ. Манай Мегагийн нөгөө нэг анги найз нас тоглосон юм байлээ шүү дээ, тий. За тэгээ явлаа. Ингээд эх 7 хоногийн даваа гарагт уулзцгаая. Тэгээд эх 7 хоногийн хагасанд бол бид нар чинь нөгөө нэг 5 сарын стресс менежмент түнхээл явна шүү дээ, тий. За өргөлөөл ирхэн сонсогчдоо цаг бүрийн ихэнд явдаг радио бидэгээ хүлээн авч сонсдээ дараа 22-ын 5 нэвтрүүлэг хашинхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3